За сайн уу. Тайван дөөсөн борон дурууцсаар агаал ирлээ. Да. Нам миний дуртай намрын улирал болж юм. Асуу. За яагаад сэтгүүл гэдэг юм болчих вэ? Кул харагдах гад. Ер нь хэвлэмэл материал хийх нь миний угаасаа ингээд амар том хүсэлхгүй одоо ингээд мөрөөдөл. Зүгээр л энэ бол нөгөө нэг сэтгүүлч хүнийхээ хувьд тий сэтгүүл хийн гэдэг чинь амар үнцэнтэй. Өмнө нь би зүгээр сэтгүүл уншдаг хүн байсан. Ном сонь сэтгүүл уншдаг. Энэ болохоор өөрийнхөө үнцгийг харуулж байна. Өөрийнхөө дотрыг бас нөгөө дотроос нэг жижигхэн өнгийг бас энд гаргаж чадж байна гэдэг маань миний хувьд бүр асар том тэмдэглэл. За сэтгүүл ингээд гаргаж явах хэвчээ ингээд багтлсан юм байна. Зураг авалтын үеэрч. Сэтгүүл гарч явах зураг авалтын үеэр багтлсан гэхээс илүү нөгөө яг юм бичиж байгаа үед нөгөө нэг тарих бүрүүнд яг ингээд гацсан за бичих хэстэй байгаад идэг. Тэгээд дархины ажиллахгүй шал өөр гац тэгснээр компьютер дээр худлаа үсэг ингэж нарж ороод хүн харахад зүгээр шивж байгаа. Тэгэл яг нөгөө багийнхныгаа нүдийг хариулж байгаа байхгүй юу? Хөвлөлтөнд өгөхгүй гэдэг зарим зүйл маань ингээд дутуугаад байдаг. Яг хүсэж байгаа юм аа ингээд бичиж чадахгүй юм яг тийм үе бас байсан. Тэгээд нэг хороо ингээл ажиллаад харчаа бөөндөө амар сүрхий суугаал. За одоо өстө бичнэ ширээ тариа суудсан чи миний бүр онгод орж ирдгээ. Тэгэхээр за яа зүгээр суух хүмүүдээ шалаа угаачаад за бас юм хийгээгүй гэж хэлэхгүй байлгуудыг хүмүүд яваад гэсэн. Тэгс чи манай ажиллах за гэл тэгэл би за хүн харахад л юм хийгээгүй л хэмчнэ. За хамгийн хэцүү хэсэг нь бол угаасаа охинтойгоо зураг авах үеэсэн. Яг ингээд сэтгүүл дээр амар гоё инээдсэн тий амар аз жаргалтай ээж охин хоёр ингээд явж байгаа юм шиг хэрнээ. Яг тэр зурагны цаана бол бүр ингээд намааг үстээл, над руу уурлаад, над руу уйлал ер нь бол амар олон зүйлийн араас тэр зураг бол гарч ирсэн. Би зурган дээр хамгийн царай муутай гарч ирсэн. Тэгээд байн тэгэл нөгөө нүрэж бодох дурггүй болохоор нүрэ бодгомол энэд байн над тэнэ жоохон тоцсох чаа штэ энийгээ жоохон ингэж штэ үсээ оролтоо гэл би тэгээ байгаа л юм чи намаа ингээ гаргаж чаа штэ өнгөт л эднэр гарсан зургууд маань нэрэл хэцүүлээсэн. Яг тоо телбил тийм юм чи бус түн бороотой ш. Тэгэл гайгүй гарчдığım уу марчдığım уу гэл хичээгээл ах тусан улам тэнэг гараал тэгэл ер нь хүн ингээ гаднах төрхөө ингээ хөсөр хайх аягүй тэнийг юм байна да гэж бодсноо гэхээс хөвгөлтэй нэх байгаагүй тэр чи өдөржингөө тэгэл зурганд яваал ядраал өлсөөл нойр үрээл явж авч юм. Эний пэлдэд исэн байхгүй зүгээр миний зураг болгоны хард миний хүүг масса харж өгсөн баг хам таландаа маш их хайртай шүү. Сэтгүүлийн санхүүжилтийг одоо яг ярил нөгөө баскас Сэтгүүлийн санхүүжилтийг танаас авсан гэх юм. Та энэ санхүүжилтийг хаанаас авсан бэ? За нэг ширхэг чи авилгач тодруулаагүй ээж хинээс мөнгө аваад байгаа юм бэ? Юу лээ? Хаанаас санхүүжилт авч сэтгүүлийгээд ийн вэ гэсэн тийм сонин комментууд уншсан угаасаа. Тэгээ би ийм мөнгөтэй хүн болохоор би гаргасан. Тэгэл яг үнийг хэлэхэд хүмүүс рүү яриад хийх ажил байна уу юу байна гэж байгаа л 500 мянга 400 мянга 300 мянга сая гээл аль чатгаараа ганц нэгэн контент зараад аль тэгэл бүх таньдаг хүн рүүгээ гуйж түүж чад хичээл хэвлэлтийн мөнгийг босгоол хамаг юмнуудаа зохицуулаад явж байна. Манай сэтгүүлээс ямар ч реклам байхгүй. Одоо улс төрчийн ярилцлага компанийн одоо хуулийн этгээд болоо хувийн ямар нэг реклам сурталчилгаа юу ч байхгүй. Зөвхөн бидний л хийсэн бүтээлүүд байгаа. Би тийг хааж хэлнэ. За чиний бичсэн зүйлүүдийг унших нэг шалтгаан. Би ч нөгөө сэтгүүлч мэрэгчлээ биш. Бүр тас хөндлөн барилгын инженер мэрэгчлээ. Гэхдээ яг хуу тэгээд хойшоо суугаагүй бүгдийг бичсэн. Тэгээд энэ хэдэрээ редакторлуулаад хүн уншиж болохоор юм бичсэн. Тэгээд бичсэн агуулгын хувьд бол ер нь бол тэр жигтэй оршин хямралын талаар ба оршин талаар хүний мөн чанарын талаар сүүлдээ би одоо өөрийгөө юу ч бодоод яваад идэв. Бичсэн чинь айгүй гайхсан. Тэгээд тэн дээр бол угаасаа энэ оршин хямрал хүний мөн чанартай амьдралын тухай бол хүн болгон боддог учраас энийг бол хүн болгон уншиж болно. Миний бичсэн зүйлийг заяа зөвхөн надаас л олж унших боломжтой гэх юм уу? Яг бол би тэр зүйлийг өөрөө даваад хулаа гарцсан хүн байхгүй. Бид нар чи ер нь бол яг нөгөө нэг худлаа өмнө юм зохиогоол тий өөрт тохиолдоогүй юмнуудаа ингээл хүмүүс тийг ингэж ерөөсөө огт бичээгүй яг өөрт ингээд тохиолдсон туулаад гарсан тэр зүйлүүдээ бичсэн болохоор би ер нь бол миний нийтлэг одоо ингээд залуу ээж нар тэр дундаа ингээ оюутан наснда ингээ ээж болсон хүмүүс амар уншаасаа гэж хүсэж байгаа. Хэрвээ намайг 18 настай байхад ийм сэтгүүл байгаад би уншаад нэг ингээ овцсон 5 хөөрхөн туршлагыг ярьсан байсан бол би
тэр дундуур мэрэгжлээсээ уудаг шантраад ч юм эсвэл хүчээр ямар нэгэн өөрийгөө нэг юм хэвэнд оруулах гад ч юм уу те эсвэл нөгөө нэг хүний анхаарал татах гэдэг сокогийн хилдэг шиг ч юм уу тийм юмнуудыг би бол үзэхгүй байхаас зүгээр яг арай муу санаатай үзэхгүйсээ Бусдынхаа бичвэрүүд уншсан уу? Сокохыг би нөгөө за энэ бас яалчгүй соко битэр чи хэрэг болохоор за энэ өстө битэрийн амьдрал чинь нэг штэ ер нь л тэгэхээр энэ за өнгөрсний мань талаар хамгийн биччихээг байгаа сокогийн бичвэрийг жоохон хулгайгаар шалгасан. Би бол бүгднгийнхэн л амар уншмаар санагдчихээн. А тэр дундаас яг янчгаагчийн гоё тэр шүлгүүд те илүү нөгөө манай янчгаагч нөгөө утга зохиолын талын хүн болохоор тэр нь амар илүү гоё байх болов гэж хүлээж байна. Тэр нэг үйлсэгийн ээжтэй бичсэн бичвэр аягүй гоё байсан гэсэн. Тэгээ тэрийг сүлээж байгаа. Тэрийг уншия гэж бодоод байгаа. Юу бичих нөө. Залуу насаа хамт өрөх завшаан гэдэг ингээд амар гоё нэр заяа. Би энийг сэтгүүл хийхээсээ ч өмнө ингээл гоё үе таарал бид нар ингээл хамт байдаг шүү дээ хэдүүлээ ингээл тойр цугал амар гоё хамт хоол тэр болгонд би ингээд аттай байна да би ингээд цаг минутыг өдөр болгоно нэг юм гоё өнгөрүүлж байгаа нь аттай байна да гэж би өөрийгөө боддог байсан байхгүй. А тэгээ хүмүүс дуртай ажиллаж байгаа, дургүй ажиллаж байгаа, хүчээр ажиллаж байгаа, хүчээр амьдарч байгаа, зарим нь зовж байгаа тий, зарим нь өөрийгөө жаргалтай гэж бодоод янз янз байгаа. А бид нар болохоор ямар ч амьдралээсээ хамаагүй ажлынхан гэдэг амар гоё энергийг ингээд өдрийн 8 цагийг өдөр болгон хамт өнгөрүүлээд тэрнийхээ 50% маш хөвгчлөлтэй байж чадсан нь бидний хувьд амар тийм аз шаантай зүйл шиг санагдсан байхгүй. Тэгээд залуунаасаа хамт өрөх завшаан гэж нэрлэсэн. А энэ дундуур одоо юу гэсэн үг юм мөнгө л бодож байгаа хүмүүс бол үнэхээр тэр сэтгэл мэтгүүл битээ унш битээ үз зүгээр үнэхээр хүмүүс хин нэг карманд орохгүйгээр хүссэн юм а хийж болдгиймаа болдгүй юм шиг тархийг маань угаасаар байгаа залуучуудыг аимхай болгоцсон юм а бид нар болохоор чаддаг гэдгийг харуулж байгаа тэр чаддаг гэдгийг илүү олон төрлөөр үзүүлэхийн тулд одоо захин орчинд хэвлэмэл орчинд одоо ингээд өөр салбарууд руу ч гэсэн үсрээд явна.